Өнөөдрийн хичээлээр олон атом спиртийн талаар авч үзье. Мэгмар сүрэн багш байна. За ингэхдээ олон атомт спирт болох этилен гликол глицерины физик шин чанар, гаргах арга хэмжээний шин чанар хэрэглээ гэсэн агуулгыг ярилцсанаа. Олон атомт спирт нь нүүрс устөрөгчийн молекул дах 2 буюу түүнээс дээш тооны устөрөгч нь гидроксил бүлгээр халагдахад бол үүсдэг байгаа. За жишээлбэл 2 атом устөрөгч нь 2 гидроксил бүлгээр халагдсан бол 2 атомт спирт гэдэг байна тий. За тэгвэл этаны молекулаас 2 устөрөгчийг нь гидроксил бүлгээр халсан үед этан диол 1 2 гэсэн 2 атомт спирт үүсэж байна. За D гэдэг нь 2-ын тоогоо илэрхийлж байна. Ол гэдэг нь ерөнхийдөө гидроксил бүлэг буюу спирт гэдгийг илэрхийлж байна. За энэхүү бодисын техникийн нэршил нь этилен гликол болох нь тий. За нөгөө талаас нүүрс устөрөгчийн молекул дах 3 атом устөрөгч нь гидроксил бүлгээр халагдсан тохиолдолд 3 атом спирт үүсдэг. За үүний хамгийн ихний төлөөлөгч нь глицерин байна. За энэ нь пропанаас үүссэн байна тий. Пропантриол гэсэн нэртэй болж таарах нэ. За этилен гликолийн томьёог бас иймэрхүү байдлаар хураангуугаар илэрхийлж болно. За энд молекулын бөмбөлгөн ичтэй загварыг аль харуулсан байна. За хураангуугаар тэмдэглэхдээ C2H4 OH2 гэж бичиж болох нэ. За глицерины хураангуй томьёог бас энд харуулсан байна тий. За бөмбөлгөн загвар нь хураангуугаар бичигдээ C3H5 OH3 гэж бол бичнэ. За этилен гликол болон глицерин нь аль нь усанд маш сайн уусдаг чихэрлэг амттай зунгаарлагдсан шингэн болох нь энэхүү зургаас харагдаж байна. За эдгээр нь штэ этилийн спиртээс өндөр температурт буцалдаг. Яагад гэвэл молекул масс нь этилийн спиртээс харьцангуй их байгаа учраас этилийн спиртээс илүү өндөр температурт буцалдаг байна. Олон атомт спиртийн төлөөлөгч болох этилен гликолыг гаргаа авах урвалыг энэ дээр харуулсан байна тий. За этилений оксидыг устдаа гидротацийн урвалд оруулаад этилен гликолыг гаргаж болдог байна. За харин глицеринийг гаргаа авахдаа тэрийн холоор пропан буюу нүүрс устөрөгчийн холоорт уламжлал байна тий. Энийг натрийн OH буюу шүлтээр үйлчилж байна. За ингээд 3 атомт спирт болох глицеринийг гаргаж авч байна. Дагалдах бүтээгдэхүүн нь натрийн холоор үүсэж байна. За хичээлтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл авах бол 9813 3311 дугаард хандж болно. Атомт спиртийн химийн шин чанарыг авч үзье. За юуны өмнө нэг атомт спирт металл натритаа урвалд ордог тий. За түүний адил олон атомт спирт нь бас металл натритаа урвалд орно. За жишээлбэл энэ дээр этилен гликолыг металл натритаа урвалд орсон байна тий. За тэгэхэд энэ дээр устөрөгчийг металл натрийн халаад устөрөгч дангаараа ялгарсан байна. За ингээ үүсэн бүтээгдэхүүнийг натрийн гликолиат гэж бол нэрлэдэг байна. За глицеринийг мөн металл натритаа урвалд оруулсан байна тий. За үүсэн нэгдлийн натрийн глицериат гэж бол нэрлэх нь. За мөн устөрөгчийг төрсөн болох нь харагдаж байна. Атомт спирт нь натрийн шүлтийн усан усмалтай бол урвалд ордоггүй байгаа. Гэтэл олон атомт спирт маань натрийн OH усмалтай урвалд ордог. За яагаад гэж юм гэхээр гидроксил бүлгийн тоо олшрох тутам илүү хүчлэг шин чанартай болдог учраас суйртай урвалд ордог байх нэ. За харин нэг атомт спиртүүд нь зөвхөн шүлтийн металлтай л урвалд ордог болохоос биш натрийн OH буюу шүлттэй урвалд ордоггүй. Харин олон атомт спиртүүд нь шүлтийн металлуудаас гадна шүлтийн металлын оксид болон суйртай урвалд ордог байна. За жишээлбэл энэ дээр этилен гликол натрийн OH-тай урвалд орсон байна тий. За тэгвэл энэ олон атомт спиртийн гидроксил бүлгийн устөрөгч нь олон гидроксил бүлэг байгаа учраас ерөнхийдөө химийн урвалын идэвх нь бол нэмэгдсэн байдаг. За ингээд металл натрийгаар халагдаад натрийн гликолиат үүсэж байна. За дагалдах бүтээгдэхүүн нь ус ялгарч байна. За олон атомт спиртийг таних чанарын урвалыг энэ дээр үзүүлсэн байна. Өөрөөр хэлбэл уусмал дах купрум OH2 гэсэн тундастаа олон атомт спирт нь урвалд ороод гүн хөхөнгийн зэсийн уусмлыг бол үүсгэдэг байгаа. За жишээлбэл энэ дээр глицеринийг урвалд оруулсан байна тий. За купрум OH2 буюу тундас маань нэмцэнхэр өнгөтэй байдаг байгаа зэсийн суурь нь. За энэ дээр глицеринийг нэмэхэд маш гоёмсог зэсийн глицериатын гүн хөхөнгийн уусмал хэлбэрт шилждэг. За энэхүү гүн хөхөнгийн уусмлын томьёо энэ дээр харагдаж байна. За дагалдах бүтээгдэхүүнээр ус ялгарсан байна.
За удаан атомт спиртийн дараагийн химийн шинж чанар нь тэдгээр нь гидроксил бүлгээрээ халалцах урвалд ордог. За жишээлбэл этилен гликолыг H холоортой буюу давсны хүчилтэй урвалд оруулахад түүний гидроксил бүлэг нь холоороор халагдсан болох нь энэ дээр харагдаж байна. За энэхүү нэгдэл нь 2 холоор этанол болох нэ. За дараагийн олон атомт спиртийн химийн шинж чанарыг харъя. За глицерин нь азотын хүчилтэй хөхрийн хүчлийн орчинд урвалд ороод моно тринитроглицериныг бол үүсгдэг байгаа. За азотын хүчил нь HNO3 томьёотой. За үүнийг HONO2 гэж бичсэн байна тий. Хөхрийн хүчил болохоор ерөнхийдөө молекулаас өөртөө усыг шингээж авч байна. За ус энд ялгарсан байна. За энэ тохиолдолд бол тринитроглицерин үүссэн байдлаар бичсэн байна. За азотын хүчлийн нөгөө хэмжээнээс хамаарат моно гэдэг нь 1NO2 бүлэгтэй байж болно. D гэдэг нь 2NO2 бүлэгтэй байж болно. Харин энэ тохиолдолд тринитроглицериныг үүсгэх урвалыг оруулсан байна. За олон атомт спиртийн хэрэглээг авч үзье. За юуны өмнө этилен гликолыг ихэвчлэн нийлэг мяндас лавсаныг бол гаргахад ашигладаг байгаа. За мөн машиныг хөлдөөхгүй тулд олон атомт спиртийг ашигладаг, антифриз болгож ашигладаг. Анти гэдэг нь эсрэг, фриз гэдэг нь хүлтгийн эсрэг гэсэн үг байна, тийм ээ. За тэгвэл өөртөө олон атомт спиртүүд нэлээд нан температурт хүлддэг онцлогтой. За жишээлбэл этилен гликолын 66.7 процентын усан усамл нь хасах 70 градусд хүлддэг. За бид нарыг нэрлж заншснаар тосоолыг бол хийхэд ашигладаг байна тий. За этилен гликолын 55% усан усамл нь хасах 40 градусд хүлддэг учраас машин тосоол байдлаар ашигладаг байна. За глицериныг гоо сайхан арьсны эмнэлэгт зөөлрүүлэх тос байдлаар ашиглана. За мөн арьс ширний үйлдвэрт арьс ширийг хатаж хугарахаас хамгаалах зорилгоор глицериныг ашиглана. За нэхэмлийн уян зөөлнийг нэмэгдүүлэхэд бас ашигладаг байна. За тринитроглицериныг үйлдвэрлэж тесрэх бодисын үйлдвэрлэлд бас ашигладаг байна. Өнөөдрийн хичээлийг дүгнэж хэлэхэд олон атомт спирт болох этилен гликол глицеринтэй танилцлаа. За этилен гликол нь C2H4OH2 дахин гэсэн томьёотой. Харин глицерин нь C3H5OH3 дахин гэсэн томьёотой. За этилен гликол глицерин нь ерөнхийдөө олон гидроксил бүлгийг агуулдаг учраас химийн шинж чанарын хувьд металл натритай урвалд орохоос гадна шүлтийн металлын оксидууд мөн шүлттэй урвалд ордог болохыг үзлээ. За мөн олон атомт спиртийг таних чанарын урвалдад танилцсан. За энэ нь болохоор зэсийн гидроксидын тунцтай олон атомт спирт нь урвалд ороод гүн хөх өнгийн комплекс нэгдэл буюу маш гоё үзэсгэлэнтэй уусмал үүсгдэг болох талаар бол танилцлаа. За мөн тэдгээрийн хэрэглээг авч үзлээ. За ингээд химийн чиглэлээр зөвлөгөө мэдээлэл сонирхсан зүйлээ асуухад 9813 3311 дугаарт хандаж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.